Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 11 хуулийн 29 17 тогтоолын 46 заалт байнгын хорооны 4 тогтоолын 17 гэсэн ийм чиглэлүүд ирсэн юм шиг байгаа нэ. Тэгээд 34 хувьтай л хэрэгжсэн. За 46% нь хэрэгжээгүй. 17% бол хэрэгжих шатанд байна гэсэн ийм тайлан сонслоо. 46% нь хэрэгжээгүй буюу хэрэгжих боломжгүй, хэрэгжих хугацаа болоогүй гэдэг ч юм уу, хэрэгжилтийн явцгүй шууд хэрэгжээгүй гэж хаагдсан байгаа нь ямар учир шалтгаантай үүрэг даалгавар өгөгдөөд хэрэгжээгүйгээд хаагдж байгаа юм болоо. Үүрэг даалгаврын 37% нь л хэрэгжсэн. 37% тий 37% хэрэгжсэн гэдэг чинь их л муу л дүнтэй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр энд нөгөө буруутан хайхаасаа илүүтэй хэрэгжих боломжгүй үүрэг даалгавруудыг нэг талдаа өгөөд байна уу? Эсвэл боломжтой үүрэг даалгавруудыг үл хайхарч хэрэгжүүлэхгүй байна уу? Ямар учир шалтгаан байна вэ гэдгийг хэдүүлээ бас нэг сайн нягтлж харахгүй болвол нөгөө л дахиад нөгөө популизм улс төржилтээр суурилсан үүрэг даалгавруудыг өгөөдөөвэл энэ ч угаасаа биелэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энийг ийм асуудлууд ийм учраас боломжгүй маа гэдгийг бас нэг хэлэхгүй бол энэ асуудал чинь зогсохгүй. Зогсохгүй. Тэгэхээр энэ агуулга дээр нь бас нэг дүгнэлт анализ хийж танилцуулмаар байгаа байхгүй. Тэгээ энийг та бүхэн маань хийсэн үү? Энийг нэг танилцуулах боломж байна уу? Ингэж байж бас дараагийн үүрэг даалгаврууд нь нэгдүгээр цаг хугацаанд биелдэг байх, оновчтой байх тал дээр нь ажиллахгүй бол энэ төрийн чадамж чинь ердөөсөө нэг олон нийтэд ч тэр байж байгаа байдал нь ч тэр ердөөсөө маш хүнд нөхцөл байдалд орж шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Хоёр дахь нь болохоор энэ төсөвтэй холбоотой эргээл галын их хурал руу шидэж байгаад бол жоохон харамсалтай л байгаад байна. Өргөн баригдсан байгаа төсөв дотор ямар орон зай гаргаж яах юм байгаа. Төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэврт гарахад олгох тэтгэмжтэй холбоотой төрийн байгуулалтын байнгын хороо, хууль зүйн дүгнэлт гаргуулаад төрийн байгуулалтын байнгын хороо зарчмын зөрүүтэй санал хураалгаж дэмжигдсэн асуудлыг яах вэ гэдэг бол миний их санаа зовж байгаа асуудал байна. 178 тэрбум төгрөг манай байнгын хорооны энэ санал ажлын хэсгээр яаж хураагдаж яаж гарах юм байгаа. Нэг л бүрхэг болоо явчлаа. Энэ дээр бол бас их санаа зовниж байгаагаа хэлж байна. Ер нь бол төр өөрөө төрийнхөө гаргасан шийдвэрийг баримталдаг, хуулиа мөрддөг байх нь бол их чухал юм аа гэдгийг онцлоо хэлье. За, ариун зай гишүүний асуултанд учрал сайд хариулна. За, хэм хэмжээ бол горим журам. Тэгэхээр захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг батлуулах үйл явц өөрөө хуулийн хүрээнд явагдах ёстой. Нэгсэндээ бол өр нөлөөний судалгаа бид нэр хийдэг, хэрэгцээг нь тодорхойлдог. Тэгээ зардлын тооцоо хийгээд холбогдох байгууллагуудаас санал аваад захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг баталдаг. Ингээд захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэж авдаг. Хууль зүйн дотоод хэргийн яам хууль давсан ямар нэгэн хэм хэмжээ тогтоосон заалтууд байгаа эсгтэр хуулийн давхардл хийдэл зөрчилдөр нь бол дүгнэлт өгөөд хууль зүйн дотоод хэргийн яам бүртгэдэг. Ингээд их хурлын захиргааны актууд системд нэгтгэж байгаа. Дээрээс нь засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим сан new үнэлгээ government дээр бас нэгтгэж байгаа. Нэгэсэндээ манай улсын хэмжээнд хэрэгжиж байгаа энэ их хурлаас баталж байгаа захиргааны актууд, засгийн газраас баталж байгаа захиргааны актууд нэг мэдээллийн санд нэгтгэхгүй байгаа дээр бол бид нар үнэлт дүгнэлт хийх ёстой. Тийм учраас сая эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд энэ хяналт шинжилгээний үүрэг эрсэнтэй холбогдуулаад их хурл засгийн газар манай улсад захиргааны хэм хэмжээ тогтоож байгаа нийт актуудыг системийг нэгтгэх ажлыг бид нар ажлын даалгавар гаргаад эхлүүлсэн. Нэгт энийг нэгтгэх шаардлагатай байгаа. За хоёрт бол их хурлын байнгын хороо тогтоолууд гаргаж байгаа. Их хурлаас байнгын хорооноос тогтоол гаргахад их хурлын гишүүд санал гаргаад ажлын хэсгээр ч юм уу санал гаргаад хийхэд үр нөлөө хэрэгцээ зардлын тооцооллуудыг хийхгүйгээр байнгын хороо шууд тогтоол гаргаад үүргэжүүлчихээр яг үнэндээ бол засгийн газар түүнийг нь хэрэгжүүлэхэд маш их бэрхшээлтэй байдаг.
Тэгэхээр их хурлаас баталж байгаа энэ захиргааны хэм хэмжээ тогтоосон актууд ч гэсэн яг энэ хэрэгцээ, үнэлгээ, үр нөлөө, зардлын тооцоог бол давхар хийж батлагдж байвал эргээд энийг дүгнэх бололцоотой болж ирнэ. За эх жил ч гэсэн улсын жилийн төлөвлөгөөнд төсөв нийцсэн хэсэгтээ бид нар санал ороод. Яг үндэ улсын жилийн төлөвлөгөөнд 100% төсөв нийцэх бол маш их бэрхшээлт. Яагаад гэвэл энэ нөгөө хүслийн жагсаалт заримдаа болчиход байгаа жилийн төлөвлөгөө. Тэгэхээр 5 жилийн чиглэлийг батлах, боловсруулах үүрэг бол энэ удаагийн парламентэд дээрэс нь сая шинэ бүрдсэн засгийн газарт оногцоо. Ингээд 5 жилийн чиглэлийн гол онцлог бол бид нар хэмжиж болох хуйцаар л хийсэн. Хүслийн жагсаалт биш, шууд индикаторуудыг тавиад хурж болох хуйц, тодорхой, хэмжигдэх хуйц, цаг хугацаатай, бодиттой гэдэг энэ шалгууруудыг барьсантай адилхан. За эх жил ч гэсэн жилийн төлөвлөгөө 5 жилийн чиглэлдээ нийцээд энэ байнгын ороо их хурл засгийн газар аль ч төвшөнд гаргаж байгаа актуудыг бол яг тэр нөгөө индикаторуудыг нь тавиад хэмжээд явбал эх жил байнгын орон дээр орж ирээд ингээд нэг 37-8% одоо гүйцэтгэл сайн байна гэдээ ингээд яриад суухгүй юм. Тэгэхээр одоо бол худлаа ирэх байхгүй учраас бид нар яг бодит нөхцөл байдлаа л дүгнэж байна. Яг л ийм л байна. Олон тогтоол гардаг, олон их хурлын тогтоол гардаг, байнгын орооны тогтоол гардаг. Тэгээ яг биелж байгаа байдал бол нэг ийм л нөхцөл байдалтай байна. Дээрээс нь энэ дээр нэг зүйл хүчин төгөл одоо нөлөөлөд байгаа юу юм бэ гэхээр хууль баталсантай холбогдуулаад журам батал гэдээ үүргэжүүлждэг. Тэгээ журам батлах гад нэг журмыг хилцүүлээд дөр нөлөөгөөс судлаад ингээ холбогдох байглаа санал авсаар байгаад хэдэн сар алддаг. Тэгээ хүлгүү гараагүй олон хууль батлагдж байгаа. Тэгэхээр энийг одоо бид нэр хаана анхаарах ёстой. За ариун зай гишүүн тодруулъя. 1 минут. Яг нөгөө А гэхлээр Б гэдэг шиг хоёлаа өөр юм яриад явчихлаа. Тэгээ ер нь гол миний санааг бол бас авчхаарай. Үүрэг даалгавар нь өөрөө биелэгдэх боломжгүй үүрэг даалгавар өгöd байгаа бол энийг анханаас нь одоо бас зөв даалгавар өгүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй шүү. Тэрнээс ш одоо тэгэл 37%-ийн л 100-аас 37% л хэрэгжилттэй сууж байгаа шүү дээ. Тэгэл одоо засгал үүрэг даалгавар биелүүлээгүй байна л гэж дүгнэгдэн шүү дээ. Ер нь бол. Тэгээд энийг хин нэг нь муу биелүүлэхгүй байна гэж харахаасаа илүүтэй анханасаа чанартай биелэгдэх боломжтой одоо үүрэг даалгаврууд өгөгдөж гин үү? Юунаас болоод биелэхгүй байна гэдэг л одоо анализыг хийж өгөөч л гэж хүссэн. За төрийн албан хаагчны тэтгэмжтэй холбоотой 178 тэрбум төгрөгийн их усврыг одоо гаргах хэрэгтэй. Төсвийн ажлын хэсэг энэ дээр анхаараарай. Хэрвээ өөрсдөө тэндээ гаргачих юм бол одоо би төрийн байгуулалтын байнгын хорон дээр одоо дэмжигдсэн саналаа татаж авахд бол бэлэн байгаа. Хэрэгцээ их усвар ажил. За учраас сайд хариулъя. Тэгээ ариун зай гишүүнээ засгийн газар гүйцэтгэх засаглал бол их хурлаас ийм албан даалгавар авмаар байна гэж хүсэл тавьдгүй шүү дээ. Тэгээ өөртөө таарлцсан, өөртөө таалагдсан даалгавраа авдаг засгийн газар гэж юу аах вэ? Байнгын орооноос үүрэг өгүүл хэрэгжүүлэхээ л зүтгэж байгаа. Их хурлын тогтоолоор үүрэг өгүүл хэрэгжүүлэхээ л зүтгэж байгаа. Тэрнээс биш бид нар хууль тогтоох дээд байгууллагада наад өгөөд байгаа даалгавар чи үндэслэл бүхий биш байна. Бид нар ийм даалгавар авахгүй гэж хэлэхгүй шүү дээ. Тийм ирэх байхгүй. Тэгэхээр шатандаа энэ үнэлгээгээ нэгэнт засгийн газрын хяналт хэрэгжүүлэх хуулиараа бид нар авсан бол үнэлгээгээ нэгтгэе гэд бид нар эхлүүлсэн. За байнгын орооноос үүрэг даалгавар өгж ивэл түүрийгээ бас хэмжигдэхүүц байдлаар өгөөрөө гэдгийг бол бид нар хүсэлтэл тавьж болно. Тэрээс биш бид нар байнгын ороонд шууд нөлөөлөд наа чин бүрөөдөл байна, наа чин болохгүй гэж суух ирэх хаана байхгүй. Тийм учраас үүрэг өгөгдсөн бол хэрэгжүүлэхээр л ажилтдаг. За ариун зай гишүүн сүүлийн 1 минут. Учир сайдаа би ч одоо сайдаар ажиллаж исэн хөө. Тэгээд нөгөө одоо ямар ч хэлэх эсэргүүцэх боломжгүй одоо мөрөөдлийн даалгавар байсан ч байсан бид нар одоо эсэргүүцэх ирэхгүй гэдэг чинь буруу шүү дээ. Хэдүүлээ хамтдаа зөв явъя, урагшилдаг байя. Зөв үүрэг даалгавар байж иж зөв л одоо үр дүн гарна үсттэй. Тэгээ энийг л уг нь агуулгын хувьд дүгнээд гаргачих юм бол анханасаа боломжгүй юм а боломжгүй гэдгийг яваад харин энэ нь бол одоо мэрэгжлийн хувьд салбарын хувьд ийм асуудал байна гэд ажил хэрэгч Merit
ер нь одоо прагматик байдлаар л байвал зөв юм биш үү. Тэрнээс ч одоо тэгээд биелэгдэшгүй даалгавар авчиад за одоо дээрээс биелэгдэшгүй даалгавар өгсөн ч гэсэн би эсэргүүцэх боломжгүй одоо тэгэл биелүүлэх гээл зүтгэндээ гэд 30% л бэлэлттэй суугаад авах юм уу гэдэг асуудлыг л одоо яриад байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр За учир сайд. Тий, би ойлгож байна оо. Тий, ариун зооёо сайд одоо бас засгийн газрын гишүүн байсан хүний хуваар тэгээ байнгын хорооноос өгсөн үүргийг бол бид авахгүй гэж хэлэх хэрэг хаана байхгүй. Тэгэхээр та бол өөрөө бас прагматик байдлаар хандаж бас бид нар ч гэсэн үүрэг даалгаврыг өгөхдөө тийм смарт хэмжигдэхүйц тодорхой хурж болохгүйц цаг хугацаатай бодиттой өгөхөд та бас манлайлж ажиллахыг би одоо хүсье. Тэрнээс биш их хурлынхаа одоо тогтоолоор бидэнд үүрэг өгөхөд авна авахгүй гэх эрх засгийн газарт бол байхгүй. Тэгээ болохын төлөө л үе үеийн засгийн газар хичээж ажилдаг. Тийм учраас зүгээр энэ эдийн засгийн хөгжлийн сайдын хуваар миний эрхлэх асуудал байгаа. Энэ хяналт хэрэгжүүлэх тогтолцоог бол өөрчлөх гээд 5 жилийн чиглэлийг бол хэмжигдэхүй зээсэн шүү. Дээрээс нь эрхчил бол үнэлгээнүүдийг нэгтгэнэ. Та ажлуудаа хийж байгаа л гэж хэлье. За Ганбаатар гишүүн асуултаа асууя.